Монголчуудын аймагт радио 88-ны хуралдаан дээр сугат оруулан сонсож буй эрхэм сонс үзэгчдийн өнөөдрийн амар амгалан дахиад алтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгааг сураатаагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонс үзэгчдийн шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 4-р сарын 13-ны пүрэв гарагийн яана нэвтрүүлэг инхүү эхэлж байна. За студид хөтлөгч гэрлээ Анжгаамыг хаш найруулагчаар Робинор айлсаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран айллагчаар Харшлыг Мартлордес за мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очирдаг хамтран айлсаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань их гой сэдв байгаа. За нэг сэрсэн чинь 18 таа болчихсон байвал яана. Тэгээд яг одоо энэ цагийнхаа муу санаатаагаас ирэх юм уу? Тэгээ шүү дээ. Зүгээр яг 18 насны дээр буцаад очсон байх юм уу? Харин яах вэ? Яамаар вэ? Ухаантайгаа очил доо. Ухаантайгаа очиж та. За тэгвэл эглээд ингээ заяа. Яг 18 таа хаана юу хийж явснаа эхлээ яри заяа. Тэгээд одоо тэгээ явж байгаа шүү дээ. Тэнгүүдээ яг одоогийнхоо ухаантай яг тэр үедээ очих гээд штэ. За. Хөөе, ээж та одоо бид нар ингээ өөрсдөө ухаантай тэнд болвол яг нөгөө нэг тэр үед байсан юм бүх юм болж байгаа. Гингээр л шүү дээ. За би бол одоо тэртех 1998 онд очих гээд штэ. Анжгаа хэд онд? 93 онд ч штэ. За. Би бүр 80 онд штэ. Гоё штэ. 93 онд би 2-тайсэн штэ. 3-тайсэн штэ. Тэг анхны юу 93 он чи төрөөчгүй байсан штэ. Оо тийштэй юу солиороод байгаа 99 он гэсэн. Нам 98 он чи 3-тайсэн. Тийм байлгүй дээ. За. Чи 18 даа чиний 18-наас хэдэн он? Юу штэ 2012 он баггүй юу? Өө дөнгөж юу? 10 тийм. Хатаараад байгаа чи одоо тэгэхээр 23 он гэхэлэр чи 11-тэй л байх хэрэгтэй шүү. Би 18 наснда 1-р курст орж исэн юм чи 2013 би хэдвэр курстэй хэдэн онд орсон мэдлгүй яадгийн. Би 85 онд ч юм. Би 85 онд ч юм доо. За түрүү оноо хэлсэн чинь ер нь бол тэ. Окей. За яри. Анжгаас эхлэе. За 93 онд юу хийж явснаа ярих ёстой байлоо. Юу хийж явж яснаа ярмааргүй гэж. Зарим нэг нууц юм фотыг нь орхиод байгаа. За яг тэр үед чи эд бүжигчин байлаа шүү дээ. Нөгөө нэг эд бүжгэлж исэн үе тэгээд нэг тийм урт цагаан цуун амируулсан нэг цагаан нарийнхан цагаан цамцан дээр хар зангаа зүүсэн бас нэг тийм гоё залуу хотын годомжны тоосыг гөвөл явж илаа да. За ерөнхий за бүжгэлж явсан байна. За тэгсэн чи яг одоогийн Анжгаа тэр бүжгэлж явж исэн насн дээр очивол яах вэ? Би одоо очил байж тээ. Алан талан шууд соёлын төв өргөөг те ховчилж авах талаар бодоод эхэлнэ. Нэрээ шүү. Соёлын төв өргөөг яаж авах уу, циркийг яаж авах уу те. Тэгээд эхэлнэ шүү дээ. Одоо ерөөсөө хамгийн түрүүч тийм л юм санаанд ор. Залуучдын соёлын төвийг одоо яаж авах юм? За болж игэл залуучдын холбоонд орчвол залуучдын холбоо ч одоо тэдэн онд 98 онд илүү 98 онд байрыг нь ус залуучдын холбоонд өгсөн шүү дээ. Тэр үед залуучдын холбооны нэг жижигхэн ажилтан байсан хүн мангар хоцсон байхгүй. Гэх мэтэр за гяс залуучдын холбоонд ор юм орё гэлээ. Үнэн санаадах юм байна. Би 12. Би тэр үед уягчсэн бандаасаа шууд сална. Шууд миний нөгөө нэг Орос явж сурах тэр бодлын минь тэр банд бүр ингээ яг гсэн бэ хэрэггүй би тагнуулч сургуульд явхад сургуулаа хайцсан юм чи ч гэсэн хай май гэд тэр намайг хаялцсан байхгүй юу? Би шууд хаяал чи зүгээр цаашаа бай гэж Орос руу явсан. Чи Орос руу ямар сургуульд явах гэсэн? Би нөгөө нэг Кемеровд явах гэсэн байхгүй юу? Тэр нь юуны сургууль? Нөгөө нэг жүжигчин бэлтгэлийн сургууль байхгүй юу? Оо тэгвэл энэ ч том од юу? Энд ядараад. Ариустай харилцахгүй юм байна. За би байсан бол за ястаа ямар ч хамаагүй. Тэгтээ тэр 18 настай юу ч хийхгүй гудамж өдөрлөд явж исэн чинь Тэмст орж сурах. Тэмст орж сурах. Ямар ч байсан Тэмст тэр бардан цангаа бүгдээ даяад ойлгоцсон шүү дээ. Тэмст орж суугаад тэгэл эвлийн гишүүн болоод идэвхтэй болно. Юу яасан бэ те? Тэмсийг голцсон юм байна те тэр үед. Тэгдэг комикч голсон. Тэмсийг голсон. Тэр болохоор би одоо шат Тэмс голсон. Тэмс юуны ангид орох юм ба? Юу ч хамаагүй. Одоогийнхоо арайд техникчийн ангид орж штэ надад. Ирээдүгөө ойлгоцсон үчтэй. Хашаас арайд техникчийн ангид орж. Хашаах одоо намайг жоо өөртөө ихтэй байгаа тунгууд
тэнэгэл байна да гэдэг дандаа тэгдэг шүү дээ. Пепси голсон болохоор дандаа тэгдэг юм шүү дээ. Арадо техникч ангид орж байна. Одоо эн чинь манай энэ юуны одоо тэр нэг наримтлын оройн эмнэлгийн хойдолд чинь арадо техником гэж байлаа шүү дээ. Тийм техником байсан. Тэнд орчих ш таачаа. Гоо одоо тэрэнд тэгээ тэнцэхгүй бол заа юу. Хамаагүй залбартай тэнцэн. Хамаагүй. Авигс дэмстэл орно. Тэгэл одоо нэг эвлийг шиг болол аха. Зөв. Тийм. 85 он гэдэг чинь бас хугацаа байж шүү дээ. Байгаад байгаа. Би 97 онд ороод өсөөд Мөсийн сэтгүүлчийн ангид орж чадаагүй. Тэнгүүдээ сэтгэл гутралаар ороод ингээ нэг жил хөдөө ин чинь мал дээр би чинь нэг төлөвлөсөн шүү дээ. Тэгээд 98 онд одоо за ихээхэн ингээд нэг ухаар за би эмхтэн юм бол одоо ямар ч хамаагүй л ихтэй сургууль зурх ёстой юм байна. Заавал Мөсийн сэтгүүлчийн анги гэхгүйгээд гитсэн хөрхэн амтаа Дархуул аймгийнхад нөгөө нэг шинжлэх ухааны технологийн сургуульд ингээд хоол технологийн ангид орсон явж байгаа шүү дээ. Тэгэхээр би яг тэр үед ингээд очих юм бол дахиад Мөстэй конкурст нь. Тэгээ Мөсийн сэтгүүлчийн ангид ороод одоо явж шүү. 98 онд уу? Тий. 98 онд чинь залуучуудын жил байсан. Тий. Ястаа тий. Залуучуудын жил байсан. 98 онд ч том юм юу болоо. Өнөөдрөөс эхэлнэ найзуудаа гэдэг. Чи тэр үед зүгээр шууд Бачулуунтай уулзаад Бачулууны Никтон хамтлагийн вокалын дуучин болоод тэгэл явах хэрэгтэй шүү. Үхсний эдгийн тэр би тэр үед бас угаасаа Дархуул аймгийн залуучууд холбооны тэргүүлэгч гишүүн байсан. Бас би ч мэгөө явах хэрэгтэй шүү. Зүгээр ч яах байгаагүй. Би штэ те бүр юу алаа бодлоо өөрчлөлөө. За яаж би ерөөсөө тэр уусаа тэр бандас салах нь ойлгомжтой заяа. Чин заяа. За тэр камера ч одоо дүүрч би инквиз сойс мөс гэж баларж хахаар шууд юу авах байсан. Эдийн засгийн ангид орох байсан заяа. Олон улсын эдийн засгч олоод хилмэл сураал scholarship аваад өдөөтэй бадыг орноор аялсан хүүхэн байх байсан биз. Яг тийх байсан биш. Чи нэр ингэж бодох байсан юм байна гэрлээ. Чи өштэй яг тэр үед чинь энэ 98 он гэдэг чинь өөрийнхөө амьдралын замлыг яриа. Яг гасаа. Би Мөсис яг зөв сэтгүүлж болох байсан. Би 93 онд яана гэж очингуудаа өштэй тэр нөгөө мө ягаан тасалбар хөх тасалбар чинь тэр үед яг борлогцоор л байсан. Яг тухайн үед бол зарагцаар л байсан. Бүх юм аавынхаа маавынхаа гэрийнхаа бүх юмыг зараад шууд тэрнлүүл тэрийг л хураах юм байна. Тэгээ одоо тэ энэ чинь хүмүүс нөгөө юу бүжиг гэж. Юу бүжиг. Хасаа надад түүч яваагүй гэж. Одоо хүмүүстэй сайн нөгөө нэг буудаг нэг энэ талах чихэр мэхрийг эзэмшдэг энэ анжгаа гэдэг нэг новш байдаг тэгээд намайг болцсон байж. Би талах чихэр камера тэтрэг би Батуулгаас өрсөд авч байгаа. Тэгээд одоо та тэгээд тэр чигээрээ энд ирсэн бол үдээд юу яахгүй штэ. Радиодаа ажиллахгүй штэ. Радио гэж босс нь байна штэ. Аав ээжийнхэн бүх мөнгийг доллар болох байсан биз дээ те. 9 жилийн дараа гэдэг чинь доллар өссөн алах байсан биз дээ. Яна. Яг ингэж бодох юм бол өстэй заваарна. Зүгээр гингээрээ явъя тэхөө. Харин тиймээ байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол ингээ явах юм бол манайстай заваарна. Заадаг хорвог сөнөө шүү. Би ямар ч үсэн гиндэн байсан ч гэсэн би юу даа. Тэмстэй. Яг үнэ. Гинжээс ухаадаж ирсэн. Би тэмстэй даа. Тэмстэй даа. Яаж шийдээ. Мега бодлоо өөрчлөлөө гинэ. Эндээс эрдэмтэд судлаад мега боддог юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Би хаяа боддог штэ. Би юм байна тэгвэл. Би чи 92 онд орч чадаагүй байхгүй юу? Сойст орч чадаагүй. Одоо энэ чи яг конкурсын үе болж байгаа шүү дээ. Яг өдөөд очих юм бол. Би 93 онд конкурстод орсон юм байхгүй. Тэгээд би нөгөө нэг Чингэлтэйгийн Атмануудтай сургууль дотор арх уухгүй. Тэгээд сойсаа төгсөөд би сойсаасаа хөөгдөхгүй гэж. Тэгээд би яг төгсөөд. Тэгээд би одоо шүү дээ. Яг өдөөд чинь тиймээс энэ хэдэн кинонуудын бүх кинонд нь тоглодог энэ нэг юм болоосоо гэдэг тийм жүжигч болсон байж байгаа. Кино болгоод байж идэг нэг тийм гар байдаг шүү дээ. Йоо, энэ хоёр жүжигч ээ. Хатаа Темсийн юуны ангид орно гэлээ. Юуных чамаагүй. Барилгач чамаагүй. Юу ч хамаагүй. Ямар нэгэн мэрэгчтэй л болж авна. Темс ч нөө ишчашкин дээр гардаг юм бөлөө. Биш нөгөө тийм мэрэгч байдаг лөө. Бага шүү дээ. Тий. Цэглаач багч одоо тий. Зөндөө мэрэгч л байгаа шүү дээ. Ядахтаа би слисер бол нэр шүү. Намайг манаа тэр үед байна. Чи тэгээ яа. Би слисер даяг дуртай шүү. Сэтгүүлчийн ангид ороо тэг нэг мүү
шар соннил сурвалжлагч болно гэсэн. Тэр үл чинь яаж идлээ дээдлийн үрээдээ халуун унжил ямар хүмүүм юу 9 шидийн шар сонин гардаг. Шар сонин дээр өөрөө эротик өгүүлэлэг өчөө тэрийг бас YouTube дуншаа тавьчихлаа. YouTube айл хэдийн бодлоо. Тэгэнгүүтээ захад үтсэн бадрал гар унсан гэрлээ. Юу ч гэдэг. Тийм паналтай нөхөр байж идэгтэй. За, Улаанбаатарт 17 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлгчаар харшлыг март лордес хамтран айлгаж байгаа. Танд хэрвээ ханаах, найтай, хамар заатнах зэрэг харшлыг шин тэмдгүүд илэрч байвал шууд лордесийг хэрэглээрэй. Би харшлыг мууж байгаа. Гэтэ миний одоо би ингээд нэвтрүүлэлт байнга хамраа оруулдаг ингээд ухаалаг. Лордесийн хамгийн давуу тал нь нөгөө юу нойр өргөдөг үү, тийм ээ? За яг байна. Тэр л надад амар таалагдсан. Тэгээд хэрэгтэй, тийм ээ? Одоо би энэ харшилтай найзуудыг хараад байхад төрх юмт нэг ийм жижиг юмыг жоохон байсан жагаа дуугаад байдаг байхгүй нэг 5 цаг ч үлээ дуугаад. Энэ тэгдэггүй юм байна. Ганцхан л дуудаг. 24 цагт нэгийг л дуудаг юм байна шүү дээ. Тэр нь хамгийн гоё. Одоо яагаад одоо амар их харшил хөдлөөд байгаа шалтгаан би олж нээсэн. За. Өвөлстэй яг өнтөө өвлжлөө штэ. Маш их цаас орсон. Одоо нялх ногоо ихт гараад байгаа юм шиг байна. За. Тийм. Тэгээд яг нөгөө нэг нялх ногоо чинь энэ нөгөө нэг харшлаа амар сэтрээд байгаа байхгүй. Шууд ингээд баг цонхоор яг үүрээ гүтэнд ногоо ургалаа юу? Үүрээр 6 цагт хөдөлдөг заяа. Харшил. Энд чи хүүхдэд болохоор олддоггүй штэ хүүхдэд уудагч харшлын юм олддоггүй. Энд чинь хүүхдэд зориулсан сиропын эмтэй гэж байна. Энэ жилийн харшил амар эрт төлөө гараад байгаа байхгүй. Номоо хүртэл одоо битээр гайхал нь яагаад ингэж эрт төлөөд байгаа юм бол гэж. За ерөөсөө л гол өгөх point нь нойр хүргэхгүй гэдэг нь амар чухал. Тэгээд 24 цагийн турш үйлчлэлд өдөрт нэг ширхгийг уuna гэдэг нь амар чухал. За ингээд бүх эмийн сангуудаар борлуулагдаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 Тэг 4 50 50 гэдэг дугаараас ороод 77 Тэг 4 50 50. За ингээд нэвтрүүлгийн хамтран харилцагчаар харшлыг март лордес хамтран харилцаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв маань нэг сэрэгтэл 18 та болчихсон байвал яана гэдэг сэдвээр ярилцж байна. За манай найруулагч санал асуулга оруулсан. 18 наснда очивол алийг нь сонгох бай. Аад нь гадаад улс руу явна. Бэд нь шууд бизнес хийн. Вэд нь цүнх өргөж болоод улс төрд орно. Гээд нь Монголдоо сурна гинэ. За нэвтрүүлэгтээ асуулт асуулганд идэвхтэй оролцоорой. Ер нь ингэх юм байна штэ. 18 настай гэдэг чинь ерөөсө мөөгийнх энд ороогүй тэнд байдаг гэсэн чинь манайх чи энд манай ч одоо 11 жил болж байгаа штэ радио. Юу захилтаа ярьж уулзах юм байна. Ой зандаа угаасаа ингэчиж 18 наснда очивол Баян онгор явж нэг шар бацаантай уулз. Тэгээ гой чихэр боо бичээд бэлгэлээд баахан долгоно гинэ. Ашш би яг энэ 18 наснда би матчилдаа датгаа дичсэн шар яваад тэр зандаа хитэр очих шал тийхэд энэ гар. Тэгээ байж мөөгийн ах чи хидтэй байна гэсэн үг юм. Мөөгийн ахыг найрах юм бэ штэ яг. Мөөгийн ахыг найрах хэрэгтэй байна нэрэж юм. Мөөгийн чи тэр үед аригч байж чи тоохгүй. Ийм юу? Тийм тийм. Яг энэ дээр байгаа би ч яг 18 настайдаа хятад Орос руу явцсан. Бас нэг ганцхан 8 хийгээд үдцсэн. Тийм байсан. Тэгэхээр би нөгөө нэг цүнх баригч болоод улс төр рүү орох байсан юм болов уу? Яа гэхдээ угаасаа санаатай л байсан юм шүү багасаа. 92 онд ч нөгөө нэг сургуульд орж чадаагүй болохоор гинэн гэдэг үг байхгүй юу шүү. 90 он хүртэл чи өгснөө хийж явах юм бэ тэгээ. Ахын нөгөө нэг 8-ных нь үр хүчийг нь хажуунаас нь өргөдөг хүн хийгээд бүтэн жил явсан шүү. Хаа энэ сэдв гинэн ч вэ гинэн биш вэ? Та угаас гинэн байгаагүй юм байна. Гинэн угаасаа тийм цүн хүрдэг 8 жиж байгаа. Би ийм 18-тай хүн танихгүй мэдхгүй байна. Бидний үед бүгдээрээ тийм байсан юм уу? Ямар амар биш тийм бэ. СС мөнхөд гинэ 18-наас нь эргээд очивол яста хүрийг нь тараа гинэ амар биш тийм. Бямбагийн жавх харин сэргээрээ би бол ёстой жинхэнэ ёстой ном амтан бол нэрэ. Тийм л баг тийм. Нэрэ би тэгэх юм бол хараа ямар нэгэн мэрэгчлээ болно. Ядахтаа ямар нэгэн мэрэгчлээ болчиход би ядахтаа би тампурч явахгүй байхгүй юу. Тэгтээ тампурч руу бол явахгүй үстэй. Явна. Тэр бол настай юм чи. Тэр рүүгээ чи ичтэй явна та. Аа нэрэ. Яван зовтоод байгаа. Нүдийг чигээ сохгүй шээ. 18 наснда очивол айгүй олон байр нартай үерхэж үзмээр байна.
Тэгээд одоо яг 20 дээд амар санаа суудсан те. Чи тийм, чи ийм гэх. Яг тийм бодож байгаа. За. Одоо тийм биш юм уу? Нөгөө гэрээ эцэгтэй. Энэ Бямбагийн жавхлантай шүү дээ. Алж чинь заяа. Манай нэвтрүүлгийг ямар ч удахгүй болгож байна. Юу гэхээр ингэж битсэн байна. Гинэн тэнгээрээ очих юм бол өнөөдөр та дөрөв яг энэ яриагаа яриад арзаатлаа энийгээ л сууж байсан. Яг тийм баггүй. Тэр гинэн тэнэг байсан учраас одоо ингэ сууж байгаа нэг царай шүү дээ. Үгүй. Би хүлээж жишээхгүй. Энэ рад солмо яасан гүр юм бэ? Би 18 даа их царайлаг хүүхэд байсан. Даанч компьютер тоглоод охин тоодгүй байлаа. Буцаад 18 даа бол олон охинтой уулзаж үерхэн гинэ иви. За, компьютерийн үеийн хүүхэд байх шүү дээ. PC тоглоомны үеийн хүүхэд. За, орой өчбөрийг дэмжин аялагч амьдралт урам нэмээ G7 кофедаас баярлаа. Баярлалаа гэж хэл. Баярлалаа. Баярлалаа. Би баярлалаа шүү дээ. Юу манай офисын тэр чигтэн ивенттэй жаа. Манай офисын кофе болж идолоод үзтээ. Бүр тэлгүй. За болоо. Иймэрхүү юм болох юм байна л та. Тэр бас л яриа сууж байгаа. Тэгтээ хараач үгүй те. Ямар ч хараач үгүй. Бич яриа сууж идэгтэй. Тэгээд ванга юм ярина те тэр чинь. Би ирээдүйд нэг араажууд юм яриад цоох юм штэ. 18 настай та те. Юу амар 18 наснда очиод хөзрийн мэрэг сурмаарэ. Яах чаа? Хөө яах вэ? Яаггүй бид нар 18 наснда юу хийхээ олохгүй яахаа мэдэхгүй ингээ одооны 18 настай хүмүүс чинь те өөр ингэсэн үзэл бодолтой стилтэй амар лаглаг болсон байхгүй юу? Тэгээд түүнийг хөзрийн мэргээр юм болсон гэж боддог. Үгүй би өөрийнхөө тухтай хийх хоббигоо олмоор шүү. Намайг 18 таагаа заяа. Гэтэ миний ингээд нэг энэ өгөгдөлцөн байсаар л байсан заяа. Тэгсэн чинь нэгдүгээр курс одоо ингэдэг манайх ингэдэг байхгүй ингээд фотокор одоо урлагийн наадам боллоо штэ тий. Тэнгүүд ингээд нэгдүгээр курсийн дээр суурлаад хоёрын гоц номеруудыг авчираад гурвынхан санхүү эдийн засаг дөрөвдүгээр курсийн ерөөдөө зохион байгуулад ингээд яг ингээд нийтийн хоолны тэнхмийнхэн тэр чигээрэл ингээд урлагийн үзэгт ордог байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ нэгдүгээр курс тэгэл багш ингээд за яа хийн юу гэдэг би шүлэг уншдаг гэл би тэгж байгаа. Тэгээд за шүлгээ унш гэсэн чинь яг нэг юм бүрэнхийд үү заяа. Тэгэл би чинь өстө нэрээ гарч ирэл өстө нэрээ шүлгээ унсан чинь манай ангийн нэг банд бүр уйлаад за ёо богийн урдгийг сонсоорой. Намайг уртнаас тэр үед гараагүйсэн. Би чин зөргийн өргө шүлэг уншиж байсан. Тэгэл би бүр 4 курсээс 4 курс төгслөө сургуулийн урлагийн үзлэгийн уран урсгалын номинацийг авсан штэ. Тэгээд нөгөө нэг шинэ жил болонгод нэг ийм нэг томцсон бижагтай хүүдээ гарч ирэх хөдөлдөг те. Манай нэг дааш тэгж ярьжсэн ш дараа. Цаг үеийн машинтай өдөлдөг байсан. Цаг үеийн машинтай болчихвол лаам нэгсэн гэж. Одоо нэг тунгалаг тамир арманыг бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэ тунгалаг тамир арманыг гаргахаас өмнө заяа 5 жилийн өмнө юу очоод тэгээд тунгалаг тамирыг би гараараа бичээд өгчихэд гинэ. Тэгээд тэр чи өөрөө зохиосон болно ч тийм. Алах нь шүү дээ. Одоо ингээд зохиолоо бичих гээд очсон чи айл зур ирсэн байдгүй нөө. Хаш гэдэг нэртэй. Энэ хаши юу гэдгийг гэсэн мэдгүй. Тэмсээс оргоод алгуулсан. Тийм. Маахан мундаг зохиол мөхөлөг те. Тавсруугаар маахан гэж шүлэг мүлгийг бас авчихдаг. Тэгээ ухаантай гой үгийг авчин те. Тэгээд хэдлээс дүүд газ хэлээд аа. Ичи ордогийн тэнгэр мэнгэр чинь богинохон юм чи те. Ичи ордогийн тэнгэр мэнгэр бичээд өгч те. Ичи орлоо гарч ирээ тайлан дээрээс унсан ч хүмүүс гайгаад. Энэ хашийн шүлэг. Яа душаач дээ яа. Зүгээр тийгээ үсмэсээ ингэж үссэн. Тэгснэ хараа бүр 5 юм уу 6 жилийнх нь өмнө их хэрэгтэй. Толгонд нь орж ирээгүй багтан те. Тийм шүү дээ. Толгонд нь орж ирээгүй багтан хүсэх хэрэгтэй. Гэхдээ хашаагаас илүү заяа анжгаад энэ төр төрөх айгүй гой зөх байхгүй. Гол энэ мэргээр зугаалж явтал галуу дууруу гэтэл галуу дуурч байлаа. Яг анжаас ингэ явж байгаа байхгүй. Тэгээд нэг иймэрхүү далилттай зогсоо. Нэг иймэрхүү далилттай зогсож тэгээд үсээ байн ингээ. Их чатгаа зогсож. Тэгээд томцсон гэж байгаа юу? Тэгээд томцсон гэж байгаа. Бас нэг юм нодрохтой дээл байл өмсчтэй тэр чинь. Хоёул аюусаа найзлаа сая. Манайха бүгдээ нэвтрүүлэг дундаа орж байхад нэвтрүүлгийнхаа сэдвийг буруу ойлгоцсон юм байна. Ингэж яг энэ цаг үед 18 та болчихвол яах вэ гэдэг сэдв байсан гинэ уулна.
За одоо ингэ сайхан. За одоо тэр лүгөө шидчихээ. Юу авах вэ гэж. Одоо их харамтай болчихлоо. Тий. Йой, энэ цагт 18-тай бас чанга юм байна. Яа. Бас чанга юм байна. Нэрэ бодсон. Би бол шууд хөөгдөх юм ажилласаа. Хөөш юу тэгээд үн мөнгө тэрүүгээрээ байх юм уу? Гэггүй. Ер нь яг ингээд одоо ингээд цаашаа гөрөө авчтай. Маргааш өглөө ингээд сэрсэн чинь 18-тай гэрлээ хааш мега анжгаа дөрөв сэрх гээд байгаа байхгүй юу? Одоо яг одоогоороо. Одоогийн нэг юм. Яах вэ? Юу яа тий ажилласаа хөөгдөн үсгэлээд хамгийн ихэд. Юу яриад байгаа? Тэгээ шүү. Би өстэй одоо надад өстэй толгойд юу ч орж ирдэггүй. Солонгос руу гэрээгээр явахыг л хөлдсөн. Одоо өөр юм өстэй толгойд орж ирдэг. Одоо тэг энэ ухаанаараа 18 одоо энэ цаг үе дээр штэ тий. Ажилдаа л үлдээ штэ. Гүйгүй царай мэрэж шат өөр болчих. 18-тай болчиход байна штэ. Би жоохон хөвгт болчиход байна штэ. Би жигнэсээ мөөсөө сэтгүүлж хандан боорхгүй. Юу яах юм бэ? Би бэштэй. Би гэдэг 18-тай болоод өөрийгөө штэ цагааны цэгмэд гээд бүр ингээд итгэцэн байсан үе байхгүй юу? Би одоо ингээд кино поро болгоноор дамжсан баг юм. Тэгээд тоглодог юм байхгүй даа. Нэг энэ гэр бараа зогсож идэг. Би нэрээ Чингис хааны кинонд поро гэж жоохон бах та. Зөө. Нөгөө нь юуны мөнх тэнгэрийн өвчин дөрөө бүртийн жоохны дүрд тэгсэн л одоо бодвол тийм үү тий. За манайхан бас одоо солигдчих шүү. Одоо яг ингээд энэ цаг үед шууд 18-тай болцсон байгаа шүү. Йоо Яа, за тэгвэл юм болчлоо. Гоё. Тэгвэл бас гоё. Улаанбаатар хотод 17 за 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагч танилцуулсны дараа санал асуулгын дүн танилцуулах учраас манайхан санал асуулганда манай 808 идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран аялагч. Баяртай хүмүүстэй хамгийн цайныг нь очир дагнсан био брэнд буюу энгийн ногоон сонконтой халуун ногоотой амдар чинжүүтэй гэсэн дөрвөн төрөлтэй илгэний нугш хамтран ажиллаж байгаа. Илгэний нугш гэснээс илгэний нугш гэхээр өглөөний цайг санаанд ордог байхгүй. Ерөнхийдөө бага насны хүүхдүүдтэй орой шөнө бас идэж болно. Илгэний нугш шиг. Надад тэгс хэлдэг гэж хэлж ин л та иргэн хашгай. Тэгээд ерөнхийдөө бага насны хүүхдтэй бол ядаж ингээд нөгөө өндөр шарж өгөөд амжихгүй маа гэхэд те талхан дээр илгэний нугш тавиад ядаж ингээ өгчөж байгаа. Үйл даан шүү. Хүүхдүүдийнхээ цөсийг бодоорой. Хар багаас нь. Одоо би жишээлбэл түр жоохон бахад ямар нэгний өглөөний цай мэнад дүү. Чи ягаад цөсгүй хүний эмзэсэд хүнд та. Цөсгүй болно шүү дээ. Би ер нь цөсгүй болно шүү гэх. За гэрлээ хичгээл болов зүгээр. Өглөөдөө ядаж илгэний нугш талхан дээр дүрхээд идээд гарч байгаарай. Яа тийм. За гэрлээ шиг л болоо те. Хэдий талганы нугш талган дээр илгэний нугш тавьж идэггүйгээсээ би одоо ингээд яасан баа. Цөсөө агуулсан байна. Энэ гэж бид нар инээтэй яриад байгаа болохоос хэцүү асуудал та ер нь бол. Тэгээд ерөнхийдөө энэ дөрөв одоо төрөл нь сараа ногоо гараад явчвал яа. Ногоо улаан ингээд өнгөөрөө ялгаатай байгаа бүх сүлжээд дэлгүүрөө дээр худалдаалагдаж байгаа. Чи 808-аас үзэл 764 боловчлаа би ямар юм ярьдээ. Яасан юм ярьдээ. Яасан хоцноодлох нь үхрийн илэг гахаа мах өөх давс амтлагч визио. За уцтайхан дугаар нь 76 тэгтэг 75 30 76 тэгтэг 75 30 мөн 90 30 75 30 гэсэн утас байна. За хаанаа байгаа вэ? Нэрийн барааны дэлгүүрүүд нь хаанаа байгаа гэхээр Баяннур дүүрэг 11 дугаар хороо үйлдвэрийн нэрийн бараа, за мөн Баяннур дүүрэг амгалан захын нэрийн бараа, Нарантуул олон улсын худалдааны төв юм Баялаг ундраа захын нэрийн бараа, Баянгол дүүрэгт бол Барс захын нэрийн бараа, Хаан ол дүүрэг 19 марка худалдааны төвийн нэрийн дэлгүүрүүдээс үйлдвэрийн үнээр нь худалдаа авч болно. За гэхдээ бүх сүлжээ болон бусад дэлгүүрүүдэд нийлүүлсэн байгаа. Манай гэрийн доош гэсэн байдаг. Бид нар таныг нөгөө нэг эвлэг хөвцөө хавар гэрлэгийн хүнсний дэлгүүр доочсон байгаа гэж яддаг. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир дагнсан био брэнд буюу илгэний нугш хамтран ажиллаж байна. За би тэгээд хараа 18-тай болчихвол заа юу. За ямар ч ирсэн би нэг 5 хүүхэд гаргана. Тэгээ олон хүүхэдтэй болох юм би одоо жаргалаа. Би одоо болно. Шинэ сонголт болсон. Нүдэн ихч бол одоо өнгөрсөн. Одоо танд шинэ сонголт гарч ирнэ. Хинтээ сумаар байна. Яг өөртөө дарсан нэг хүнийг олж аав шүү дээ. Охиныг 18-тай охиныг. Үгүй өөрийнхөө нөгөө нэг найз нар байгаа шүү дээ. Тэднийхээ дотроос баян нэрийг бодох хэрэгтэй шүү. Та өөртөө тэдний охинтой суух хэрэгтэй шүү. Таарсан хүнийг олвол та явахгүй шүү.
За. Тий. Нүдийг чинь танаас шал ондоо хүн штэ тий. Тэр болохоор л ингээ. Ер нь л эцэд нүдийг ш таныг авч явж байгаа шүү дээ. Өөрийн сайндаа явж байгаа юм. Өөрийгөө таарсан юм бид нар гэж. Өөрийнхөө сайдаа явж байгаа юм шиг тий. Нэр тэгвэл тампураад алгуулах. Тий штэ яхаа. Нэр Тийм байна ой. Би одоо л шүү дээ ингээд одоо чи бас нэг мангар олон найзууд байгаа шүү дээ. Нөгөөдөл дээр нэг салгадаад очих юм байна ихлээд. Тэгэж манийга таньж ин мань нөгөө анжгаа байна гэдэг. Юу солиороод байгаа бацаа бай. Зайл. Хөөгдөлтэй. Гүй мань анжгаа биш. Мань гурав тэгжсэн бидтэй гэх. Энэ одоо хаанаас юм сонсдог байна. Хөөгөө явууч. Би 18-аас хөтрөөд 9 жил болж штэ тий. Тэгэхэд манай найзууд намайг танилгүй ядгий. Тий? Тэгвэл намайг бол танихгүй шүү дээ. За намайг бүрч танихгүй. Тэгээд хардаа одоо ингээд 18 настай болоод сэрчиж байгаа шүү дээ. Манай хоёр хүүхэд байх юм уу? Байхгүй юм уу? Байгаа штэ. Байгаа. Яа би тэгвэл огноосоо нэг насаар нэгч. За бүр дуус. Огтойгоо алалцаар. Хөөе. Чи манай бандыг эргүүлэх гээд байна уу? Тэнгүүдгүй манай хоёр хүүхдээс сэрэнгүүтээ би ингээд нөгөө хөвтөж штэ орон дээрээ тэнгүүд манай яаж яцсан бэ чи юм бэ гэлт хийм байна манай хөө. Тэнгүүд би харин танаа хамаатан ч юм байна хөдөөнөөс ирсэн. Нэг юм ааш. Тэгтээ юм байна. Бас нэг асуулт байна. Зохион байгуулагч асуулт байна. Бидний нөгөө банкн дэх мөнгө болон хөдөө байгаа мал зал бидний хിവэрээ юу? Ёо. Бас тий, малтаа тий. Тэрийгэ дурдаад амжлаа шүү. Нөгөө байр болон энэ нөгөө нэг машин эдгээр хിവэрээ юу? Үгүй харин хിവэрээ яг одоогийн тийм юм бодвол харин жаата бацаа болох юм шүү. Тэгэж штэ. Үеийнхээ октод зүгээр тий зүгээр битүү хичээл заа. Би нэр нүдэн дээр одоо очиод юу гэж хэлнэ. Хөөгдөх бахта те. 18 баярлал авъя шүү. Юу гэж те усгаа бацаага хөөдөх юм байна. Ингэж штэ. Одоо 18-тай болчихвол байртай, машинтай, ажилтай ястаа лаг бацаан гарч ирээд үеийнхнийгээ шууруулах юм байна да гэж. Самрах юм байна. Нэр самрын шүү. Манай нөгөө энэ чинь нэг аялал жуулчлал мөчлөлийн аргыг олсон баг чинь тийм нэстэй. 18 настай бацааны аялал жуулчлалын компани гээд компани байгуулад сүйтгэх юм шүү. Тийм байна. За манайр яг од болох юм байна. Өдөр шөнөгөө явсан чи ядрахгүй шүү дээ 18 тийм ч. Цаас асуулгын дүн гарсан манайхаа. За гадаад 18 наснда очивол алийг нь сонгох бай. Аад нь гадаад улс руу явна гэдэг дээр 277 хүн буюу бүр 50% саналаа өгсөн байна заяа. За шууд бизнес хийн гэдэг дээр 126 хүн буюу 35%, цүнх баригч болоод улс төр орны дээр бас нэг 15 хүн байна. 4% саналаа өгсөн байна. Монголдо сурна гэдэг дээр 38 хүн буюу 11% саналаа өгсөн байна. Ихэнх нь яг гадаад руу явна. 50% нь гадаад явна. Чинь хэдэн өгнэ? 15 хүн буюу 4%. За 5% болох боломж байна зандах. Зандах 18-наас. Үгүй зандаа хизээч цүнх баригч болохгүй. Зүгээр л улс төрд орно. Манай нэрсээ яах гэдэг. Айбар өмөрсөн. Зандаа бол хизээч орохгүй шүү. Одоо зүгээр цаад чи галтарчаад Ёо, тэгвэл бис нэр найрамдал явж амраацсан нэр лаама. Гэтэ нэг харамсалтай юм нь манай нөгөө нэг найз би одоо арик ихчээ гэдэг юм штэ. Тэгэхээр жоохон онцгүй юм. Би хайдтай болох юм байна тийм штэ. Яг 18 настай болчвол нарлаг туслангийн зохион байгуулагч дээр очиж нэг хил ам хийн. Наад мягмар жалсан гэдэг нэрээр мягмар цэцэг болох гэж хэл. Миний уран нөгөө уран уншгаа болцсон штэ. Одоо энэ цагт штэ. Энэ цагт л үгүй хэлээч гэсэн би асуулна. Би их байна. За би ч нөгөө нэг харсарнагийн бүх бүжиг миний толгойн дотор ингээд байж байгаа штэ. Тэнгүүд одоо энэ чинээс бүжгэлдэг бацаанаа цуглуулад шинэ хамтлаг байгуулад цусын олох юм байна. Үгүй тийм штэ. Цусын олох юм байна. Би дөрийг игнэ ясаг хөрхи. Хааш элэгний нугш гэрлээ халуун ногоотой анжгаа амдч чинжүүтэй мега ногоон сонготой хувцлаж хамтрагчаа рекламд нөө гэдэг. Ногоо сонгон болсон. Нэрэ тэгж бүжигнуулах юм. Ер нь яг одоо бид нар маргааш сэрхтээ 18-таас ирчихвэл үнэхээр букарах юм шиг. Шинжир харин угаасаа балиар өөдрөг бацаан болно гинэ. Балиар өөдрөг балиартай ингээд санаа манаа заваарсан тэгээд үл хөдлөхтэй зөв бацаан. Манай аав ээжээр амар баяр. Би тамхигаас гарна шууд. Йой. Тамхиг ёстой тогтдог. Зандаа ингэнэ. Одоо 18-тай болчихвол сансрын ээжээ гэж дуудах уу, хайраа гэж дуудах уу гэдэг асуудал үүсгэнэ гинэ. Гэтэ одоо манай нөхөр 18 настай их нэртэй болчих гэсэн юм уу? Хүүе цаадах ч гоё юм шүү.
Надад жоохон онцгой. Чи юу гэж тэрнтэй зурлаж байгаа юм? Хаашаа өвөө. Хараа онжилоор жингэж. Яг одоо 18 болж байд анжгаа зандаа хоёр дээр очих минь яах гэж байгаа юм? Яах гэж байгаа юм? Яах гэж байгаа? Эсэжтэй. Ой, би ч гэсэн бас 18-тай л шүү дээ. Хэл сурна гэсэн хүмүүс айгүй их байна. Ер нь бол айгүй олон хэл сурна гэсэн хүмүүс маш их байна. Гэтэ 18 настай очвол анжаахыг миний араас гүүж харлаа болох юм байна яг. Би 18 настай. Яг үгүй хүний араас гүйж үзээгүй шүү. Би ч гэсэн 18 шүү дээ. Яг тэр үед ч нөө октод миний хойноос бүдэг үеийн байсан шүү. Үгүй та яг одоо ингэж өглөөс ирээд явчихгод за миг одоо л хоёлаа. За одоо найруулагчаа тэр миний 18-тайгийн зургийг өгөөч. Сайн ингээ ирүүлсэн шүү дээ. Оо 18 даа болж байгаа ш. Яг одоо 18 даас ирсэн чинь ямар хэцүү ирүү шилжүүлчихвэ. Үгүй яг нэг ингэж нөө юучгүй болсон юм шиг санаад амар тийм ингээ харахгүй үе шиг санагдсан. Тэгсэн чинь нэрээ эн чинь одоо байгаа юмнуудтайгаа шууд 18 таа болох юм бол нэрээ газар бацаа болох юм байна. За юу яа нэвтрүүлгээ жоохон эрт дуусгаад тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд Камерлан намтлагийн 18 нас дууг тавиад нэвтрүүлгээ дуусгая. За ингээд бүгдээрээ өнөөдөр 18 наснда очлоо. Гоё байлаа. Тэгээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь Очир Дагинсын Био брэнд за мөн Харшлыг Март Лордес хамтран ажиллаа. Энэ хүрээд 2023 оны 4-р сарын 13-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За Камертоны 18 нас. Камертоны 18 насыг явуулахын тулд би ч одоо энэ нэг янз бүрийн юм маань энд ингэнэ гэрлэгийн охин найз залуугаа танилцууллаа гэсэн чинь 18 та хашиг дагуулад ороод гэнэ. Юу гэнэ? Гэрлэгийн охин ээжтэй найз залуугаа танилцуул гэсэн чинь 18 та хаш гэнэ. Гоо яах вэ? Бай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Харшлыг Март Лордес мэдээлэл авах утас 77 тэгдөрөв 50 50 77 тэгдөрөв 50 50. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын стандартаар баталгаажсан хүнсний манлай үйлдвэр Очир Дагинс. Утас 76 тэгтэг 75 30 90 30 75 30. 3 2 1 эфир. Яна нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3